Дараагийн гадаад мэдээ. Технологийн дэвшил хүн төрөлхтнийг үргэлж айдаст автуулж ирсэн ч энэ удаагийнх октөөр түвшинд яригдж байна. За Reuters агентлагийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Америкчуудын тэн хангасан технологийн энэ давлгаанд ажлын байраа алдахаас гүнээ эмээж байгаагаа харууллаа. Reuters болон Ipsos агентлагуудын хамтран гаргасан шинэ судалгаа олон нийтийн анхаарлын төвд орлоо. Америкийн нэгдсэн улсын хэмжээнд явуулсан уг санал асуулгаар нийт иргэдийн 50% нь хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлөөс үүдэж гэр бүлийнх нь хэн нэгэн ажилгүй болно гэх айдастай байгаагаа илэрхийлжээ. Энэ бол зүгээр нэг шинэ технологийн эсрэг зогссон үйлдэл биш, харин өрхийн эдийн засаг болон орлогын баталгаанд шууд занал хийлж байгаа бодиттой түгшүүр юм а. Өнгөрсөн хугацаанд үйлдвэржилтийн автоматжуулалт зөвхөн хар бор ажилчдын орон зайг хэмж биеийн хүчний хөдөлмөрийг байлаа. Харин одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, офисын ажилтнууд, программистууд, хуульчид болон санхүүгийн шинжээчид хүртэл эрсдэлт бүлэгт багтах боллоо. Томоохон корпорациуд зардлаа хэмнэх ашигын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааны гарцуудыг өдөр тутмын үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлж байна. Энэхүү стратегийн шилжилт нь хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа эзэмшигчдэд магадгүй таатай мэдээ боловч хөдөлмөрийн зах зээл дээр цомогтгол гэх таагүй мэдрэмжийг хөдөлмөр эрхлэгчдэд учруулсаар байгаамаа. Америкийн дотоод улс төрч энэ асуудал хүчтэй нөлөөлж эхэлсэн бөгөөд сонгогчдын зүгээс технологийн компаниудын хөгжүүлэлтэд хатуу зохицуулалт хийхийг шаардах хандлага эрс нэмэгдлээ. Хөдөлмөрийн хууль тогтоомж нь хиймэл оюун ухааны хурдцтай хувьслыг гүйцэж чадахгүй байгаагаас үүдэн ажил олгогч болон ажилтны хоорондын хүчний тэнцвэр алдагдж байна. Мөн боловсролын систем нь ирээдүйн бус өнгөрсөн зууны ур чадварыг бэлтгэсээр байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа хэрэг үлээ. Эцсийн дүндээ хиймэл оюун ухаан өөрөө ажлын байрыг бүхлээр нь устгахгүй ч дэлхийн эдийн засгийн бүтцийг 180 хэм өөрчилж байна. Энэхүү бүтцийн өөрчлөлтөд дасан зохицож шинэ ур чадвар эзэмшиж чадаагүй улс орнууд болон айл өрхийн санхүү хүндрэх эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг олон улсын нэр хүндтэй зарим эдийн засагчид анхааруулж байна.